Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдөр чулуун халуун чулуутай орохыг хэрхэн вог тоон дээр хийх үү гэдэг бичлэг оруулж байна. Эхлээд чулуугаа саунд хийж байгаа газ мэлэтгэн дээр 30 минут халаана. За ингээд вог тоогоо түнтэйг зэрэгцүүлээд бас хамгийн их галтай хоосноор нь халаана. Ингээд халсан тогоондоо хоньныхоо сэр нуруунуудаа өөхтө талаар нь сайхан тавиад за ингээд дээрээс нь тогооныхоо яралдаа сайхан тархаагаа тавьчихна. За үүнийхээ дээрээс халуун чулуунуудаа авчраар сайхан авчаад байрлуулна. За дээрээс нь төмөс лууван байцаа өшөө ямар нэгэн хэмээр байгаа нь тэр болгоныгоо хийгээд ингээд таглаа тавьчихна. Нийтдээ болох минут нь болохоор 40-с 60 минутын хугацаанд болно. За мэдээж та тогоогоо халааж эхэлсэн учраас тогоо таглангуудаа плетлийнхаа галыг багсах хэрэгтэй. За тэгээд огт давс ихгүй, тос ихгүй, ямар нэг ус ихгүй. За өөрийнхөө хэрэгэлдэг амттай цуу болон сой соусыг маш бага хэмжээтэй хийж болно. За ингээд 40 минутын дараа вог тогооны маань хорхог бэлэн болох нэ. Гэртээ хийж болох хамгийн эко, органик, хамгийн хялбар хорхог бол вог тогооны хорхог байдаг байгаа. За хэдүүлээ харцгаая хоол маань ямар хөө болсон байна. За байцаа маань маш гоё юм шүүслэг болсон байна тийм ээ. Төмөс лууван бусад төрлийн ногоонууд маань ч гэсэндээ маш гоё зөөлөн тэгсэрний хаграагүй хэмтрээгүй маш сайхан болсон байна. Үнэр нь бол үнэхээр гахалтай байсан. За ингээд доор болохоор түлэгдээгүй жоохон шөлтөө байгаа. За ингээд хорхог маань ерөнхийдөө бэлэн болж байна. За хэдүүлээ хорхогоо ямар хөө болсон байна харцгаая. Вау, ямар гоё харагдаж байна. Үнэхээр үнэртэж байна. Ямар сайхан үнэр амт вэ. Вау л да. Йоо, тэр байцааг нь хараач. Сонгоныг хараа. Тэр мах. Ямар сайхан юм бэ. Халуун чулуу гэртээ бариад. Өстой гоё юм аа. Бүгдээрээ гэртээ яг энийг дуурайж хийж идээрээ. Ямар гайхалтай мэдрэмж авахлаа. Дараа нь сэтгэлдээ заавал хуваалцаарай. За сайхан боллоо баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.